даван хөвөө их тхи их нутгийн минь сайхан газруу эргэж очмоор. Сайн бацхан уу, та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2026 оны 1-р сарын 11-ний өдөр та бүхэнтэйгээ ээлжит аяллаа влогоор уулзж байгаадаа баяртай байна. Жилд нэг удаа аяллаар явах одоо тийм зорилго тавиад явдаг. Түрүү жил болохоор Бангкок руу явж исэн. Энэ удаагийн аялал бол Турк руу 2 дахь удаага явж ийн гэр бүлээрээ. Тэгээд энэ удаагийн аялал өмнөхөөс ямар онцлогтой вэ гэхлээр Анталия руу далайн эрэг рүү явна. Тэгээ бас гэр бүлээрээ явж байгаа гэдгээрээ онцлог. Өмнө нь болохоор Стамбулд очиод 8 хоног влог хийжсэн бол энэ удаад Стамбулыг арай өөр өнцгөр та бүхэндээ харуулад гоё аялахалнаа. Гаргара наяцваа. За бид нарын ирсний эхний өдөр өглөө 8 цаг болж байна. Манай зүү бит 3 үеэс дэлгүүр авах гээд тэр байрны дор дэлгүүр өгдөө. Тэгээд гадаа бүр өнөөдөр байгалийн гамшиг гэд манай дүүнэр хичээл авахгүй за. Тэгээд бороо цас хоёр ээлжлээд орж байна. Гадаа юмнууд нь айгүй гоё ногоо. Өнөөдрийн план гэх юм бол бид нар моол орно. Тэгээ маргааш Анталиа явнаа. Гадаа хөдлөг дэлгүүрт ороод ирсэн. Тэгсэн чинь энийг харсан чинь нийтээ харагдаад нэг ийм фитнесийн нэг ийм залуучууд идэг штэ. Ингээд цээж нээр өгчсөн. Тэгснээ бүхсэн юм гэхгүй. Тэр шиг харагдах юм. Өөр дааврах юм гоё юм зүгээр. Би нөгөө гинтл юм leopard амар дуртай алцаахгүй. Тэгсэн чинь одоо бүр амар тренд болж байгаа юм байл шүү дээ. Тэгсэн чинь бүр энд ийм аяг хүртэл ахын галтгооны дэлгүүрүүдэд бүр амар их ийм leopard байгаа байхгүй юу? Чиний харцгийн энэ төрчл. Яалтын өстэй гоё юм байна. Бид нар өнөөдөр моолд ирсэн. Тэгээд одоо McDonald's-ыг гэж амар гой хоолнууд байгаа ч гэсэн хамгийн түрүүнд Mac идмээр байна. Тэгээд дараагийн өдрөөс гой турк хоолнууд идэх баха ямар ч гэсэн Mac тараад бүр амар баярлалаа. Гадаа ингээд цас урсан байна. Наас амар гоё харагдчих. Сайн уу? Бид нар одоо аялалдаа гарах гэж байна. Тэнгис даван хөвөө их тхи их нутгийн минь сайхан газруу эргэж очмоор санагдах гайхам хотоо эргэн дурсан сангалзах найсаг хүмүүс үргэлжлэн үрэг тэфэ ховикторио. За Туркт ирсэн анхны турк бол тэгээд энэ ногоог манайх гэртээ идэг байхгүй тэгсэн чи яг хийдэг юм байна. Тэгээд би уг нь бол энийг beef гэж авсан чинь уушиг муушиг юм шиг байна. Let's try it. Тэгээд энэ л chicken, french fries, and юм хол байна. Чанакале гэдэг хотод ирсэн. Тэгээд энэ болохоор Troy гэдэг киноны зураг хавалт хийсэн газрынх нь музейд ороод ирсэн байна. Яг үндэ нөгөө киногоо үзээгүй байгаа. Тэгтээ дараа нь үзчих болох хаа гэхгүй. Орох тасалбар нь болохоор 27 евро байд юм байна. Ийм Troy гэдэг ийм хот байсан юм тий. Энэ хотын буур ахгүй юу? Эргэн дурсан сангалзах найсаг хүмүүс үргэлжлэн үрэг тэфэ ховикторио үзэж харыг хорвото танилцяа үрдим биш зүрдин нандас гэдэг шүү үзэгдэнтэй гаргара наяцваа.
хэсгийн ойлгосон зүйлээсээ жоохон ярьж гэж бодлоо. Энэ хэсэг нь болохоор Грекийн нутаг дэвсгэр байсан. Манай эртний өмнөх 1200 онд болохоор энэ Трой гэдэг хот нь яг энэ одоогийн Турк улсын одоо нутаг дэвсгэрт байдаг байсан. Тэгээ хаадуудынх нь зөрчилдөөнөөс болоод яг энэ Трой гэдэг хот руу грекүүд дайрж исэн юм байна. Тэгээд Трой гэдэг кино тэр одоо түүхээс үүсэлтэй юм байна. Гадаа үнэхээр гоё болчлаа. Өглөө Стамбулаас ахвалаад Чанатале хүртэл ерөнхийдөө хүүтэн байсан. Тэгээ наашаа Анталия тэгээд Измир тал руугаа явчихсан гадаа үнэхээр гоё болж байна. Ямар гоё түүхийн дурсгалт газар үзлээ. Дагараа нь чигтээ очиж байгаа бол Troy гэдэг киног үзье да тий. Бас энд ирнэ гэж бодоагүй болохоор нөгөө өөрчлөлт кино үзээгүй тэгээд бас би ч бас нөгөө нэг түүхтэй бас нэг сайн бишээ. Аялах туртаа болохоор олон юм үзмээр санагддаг. Тэгээд бас влого сонирхолтой байлгах үднээс сайн түүх мэдээд гоё юмудаа тайлбарлаж явал үзэж байгаа хүмүүс бол миний мэдлэгт илүү тустай гэж бодож байна. Одоо ингээл жишээлбэл нөгөө манайхаар бол ингээл нэг хэсэг нэг өрөө шиг тий ингээл зохион байгуулалттай яг юу байсан бол дөрвөлжин хавлаад хан байснаа дотроо ингээд тавилганы оронд өөр юм бас бүтээн байгуулалттай байгаад байхгүй юу? Бид нар 12 руу явж байгаа. Бүгдээрээ гоё аялт байна. Нэг ванд бүгдээрээ цуцаа явж байна. Нөгөө түрүүний морин байна. Амар өндөр. Одоо болохоор тэр цаанагаа дэлгүүрээр орж байгаа харъя. Би ч нөгөө нэг янз бүрийн сүнээр цуглуулдаг хоббитэй шүү дээ. За хальт танарт ингээ харуулч тэгээд сонгоод авнаа. Бид нар одоо энэ хаваар явчаад тэгээ Измир хотод очноо. Энэ дэлгүүрээс ийм хөргөчний наалт авлаа. Айгу хөөрхөн Troy гэд ингээд тодор бичсэн. За бид нар Измирт буудалтай ирсэн. Double Tree by Hilton гинэ. Ийм буудал байна. Оройны 7 өнгөрөөд 8 болж байгаа. Тэгээд бид нар машинтайгаа ирсэн. Одоо машин аваад явах гэж байна. Ороод өрөөгөө хүлээж авчаа тэгээд хоолнд гарнаа. За бидний орж ирсэн буудал хайлт танилцуулъя. Эндээний бүрөөтэй. Queen bedтэй. Ийм том өрөөтэй. Бид дөрөв ингээд орсон байна. Ийм харагдаж байна. Гадаа болохоор иймэрхүү болсон байна. Айгуу гоё өглөөний цай байна. Миний бараг гарч ирсэн хамгийн гоё өглөөний цайнууд хаа. Яг л айгуу Монгол юмтай юм байна. Энэ бүх соуснууд нь so nice. За би эндээс авах юм байна. Ер нь бол энэгээр яг миний дуртай юмнууд байна. Ингээд чизний сонголттой. Харыг хорвото танилцъя. Үрдийн биш зүрдийн намрах гэдэг шүү. Бэлэг дурсгалын юмнууд байна. Тэгсэн чи энэ яараа. Souvenirs. Years ago. Бид нар нөгөө нэг Сэлжүк гэдэг хотод манай эртний өмнөх бас онд байсан юм нөгөө Грекийн бас төр гэх юм уу эртний газар ирсэн байна. Бид нар үнэхээр гоё харагдаж байна. Энэ хот нь болохоор мандрины их орон юм байна. Зөндөө их мандрины модтой тийм газар байна. Өглөө нөгөө нэг цайндаа юу аа кофе уугаагүй мартсан мөлий. Эндээс кофе ууд юм лүү. Тэгтээ ингэ ажиллаж байгаа юм уу?
Одоо нааша ирэх тусмаа гадаа айгүй гоё болж юм. Тэгээд тэр моднууд амар гоё харагдаж байна. Иймэрхүү л хувцастай явж байна дөө. Өчигдөр Измирийг бодвол айгүй гоё дулаахан л ах шиг шүү дээ. Өглөө гэхэд өдөр яраа бүр амар хөөрхөн муурнуудтай. Газрууд нь дөнгөж онгойж ах шиг байна. Буцаа гараад ирэхэд айгүй болчих юм шиг байна. Ice cream. Ice cream гэл ашиг шүү дээ. Hey, Sano. Hello. Өглөө нөгөө буудалтай кофе ууж чадаагүй. Тэгээс жохоо найрмаг агаад байна. Тэгээд энэ хөөрхөн small shop-оос латте авах гэж байна. 155 гинэ. Үүштэй тэр муурыг хараачтэй. Манай Лили яг ингэж яд шүү дээ. Илүү өргөцсөн. Тэгэхээр нэг 12 мянган төгрөг юм уу? Латте. Good. За өнөөдөр бол айгүй гоё өдөр байна. Кофегаа барьсан. Тэгээ бид нөр ороод ирлээ. Энэ болохоор хүний $40 гэсэн. Тикет ер нь үзүүрийн тикет үнэтэй юм байна. Хөөрхий манай Азад бол хөөрхөн хямдхан байдаг штэ. Европт бол үнэтэй юм. Дандаа евро гэж явчихдаг. За тэр хэсэг болохоор яг би одоо хамгийн үзсэн киногоор болохоор Game of Thrones дээр нэг ийм хоорондоо ингээд тайзны дунд нэг үзээтэй юм болдог штэ. Тэрэн дээр гардаг шиг ийм. Энэ хүмүүс амар хөөрхөн хамт зураг авахгүй л ядах юм. Манай их шиг л. Say hi to my vlog. Vlog. Yeah. Where are you from, guys? From Pamukkale. I'm from Venezuela. Okay. We are from Mongolia. Сайн уу? За өнөөдөр болохоор Туркид ирсний 4 дахь хоног тэгээд Сэлжук гэдэг хотод ирсэн байна. Энэ нь болохоор бас Ромын нэг гоё эртний одоо цайзын туур гэх юм уу? Аюу гоё газар байна. Тэгээд үнэхээр гоё байгальд ирсэн. Гадаа бүр амар гоё. Өчигдөр Стамбулд болохоор амар хүүтэн байсан ч гэсэн нааша Анталия руу ирэх тосон аюу гоё болж ин гадаа. Тэгээд та нар бүр энэ байгалийн харалтаа вау. Тэгээд угаасаа энэ аялалтаа зориулаад Osmo Pocket авсан. Тэгээд арай гоё байдлаар влогоо хүргэе гэж бодоод айл болох хичээж байна. Тэгээд та нар гоё байгальтай танилцаад надын одоо влогтай хамтаагаарэ. Иргэн дурсан санаалзах найсаг хүмүүс үргэлжлэн үрэг тэртээ хобиг зорио үзэж харыг хорвото танилцъя үрдийн биш зүрдийн намдал гэдэг шүү үзэгдэнтэй гаргаран аяцваа Айгуу хөөрхөн осмогоо тавиур багнахлаар нь бичлэг хийж гэн. Тэгээд бид нар алхасаар л байна. Энэ болохоор Ромын одоо хамгийн том хот байсан гэж үздэг юм байна. Тэгээд бас яг энэ тойр нь үлдсэн бараг л цор ганц те ийм том олдвор ингээд олцсон ийм өөр хот бараг байхгүй байна. Тэгэхээр энд ирсэнд айгуу баяртай байна. Айгуу гоё газар байна. Багнууд нь яасан ч гоё юм те. Соёлын шок болоод явж юм да. Ромын кинонуудыг л ингээл үзэхлээр амар гоё байдаг шүү дээ. Яг л тэрийг ингээд боддоор харж байгаа амар баяртай байна. Хүн нэр ингээд аялах юм сайхан шүү дээ. Тэ? Кинон дээр гарч ирсэн зүйлээр боддоор харахыг хүсвэл зүгээр л аял гэж хэлмээр байна. Тийм болохоор би ингээд бүр аялалд хамаг мөнгө зориулдаг. Англи хэлээр л цаанаасаа ингээд амар гоё алдаг. Төвшөө олон гоё газрууд үзхийг хүсдэг. Тийм байгаа. Хүн мөнгө хадгалаад ингээд ямар ч аялалд гарахгүй байжснаас ингээд нөгөө суусан
тэнгээс явсан цэцнэн дээр гэдэг болов. Энэ бас л нэг мини театрын юм шиг байна. Тэр нүхнээс гарч ирдэг гэсэн юм шүү. Хаасаг умуур. Мяу мяу мяу. Хүмүүсийг хараад бүр чи ямар азтай муур вэ? Ийм гоё газар амьдардаг. Ийм гоё муурн хайртай. Өвөл даарна гэж байхгүй. Ийм гоё газар амьдардаг. Тэ? Муура. Хөрхнөө. Тэрэ харж байгааг нь. Эднийг харсан чи лилигээ санаад байна. Тэр царайг нь халт. Амар харж байна. Өнөөдөр ингээд гадаа бүр амар гоё нар шараад яа гоё зураг мураг авахгүй болохоо. Тэгээ дээрэс нь яг ийм энэ газрууд нь яг миний дуртай нөгөө нэг бэкграунд байгаа байхгүй юу. Даанч би өөрөө гоё гарахгүй байна л та гэхгүй. За энэ газрыг холоос хараад хоёр тамаг л бид нэр дэвшүүлчихсэн. Нэг нь болохоор морины зүчээ, нөгөөх нь болохоор боолуудаа хордог шорын юм болов гэж бодсон чи яг үнэндээ юу байсан гэж музей байсан байна. Ямар тор мортай ахлаар нь л сүртэй ботсон чинь музей байжээ. Бид нар хүүхдүүдээ орхиод ингээд хідэн л ороод ирсэн. Зарим нь гадаа хүүхдүүдээ харж байгаа. Ягаад гэвэл өмнө нь нөгөө нэг үдцсэн байсан болохоор. Harry Potter нөгөө Voldemort-ийн дэвтрийг олцоод нэг хальт тэр хэсэг рүү н очдог штэ. Яг тэрэн шиг яг ингээл нүдэ анаад яг тэр хүмүүсийн амьдарч исэн ингээд үеийг яг ингээд төсөөлөд хардаг гэсэн бол гоё те. Үргэлжлэн үрэг тэртээ ходыг зорио үзэж харыг хорвото танилцяа үрдийн биш зүрдийн нандал гэдэг шүү үзэгдэнтэй гаргаран аяцваа Зэби орсон сайдод амрах хайртай түнтэйгээ хайрын фото аз жаргалтайгаар хамтдаа аяцгаа. За бид нар Анталиад буудалтай ирсэн байна. Sherwood гэд буудалд ирсэн. Exclusive. Анаагийн дүү танилцуулаарай. In our water park, pool, and a spa. Тэгээд kindergarten байгаа. За Анталиад манай өрөөнийг иймэрхүү байна. Эндээ ингээд 0-тай. За тэгээд энэ бэлдсэн зүйлсийг хардаа. Вау. Жимс байна, баклава, wine. Тэгээд дараагийн өрөөл рүү орвол бид нэг ингэ юмнуудаа тавьсан. Энэ view бол айгүй гоё санагдчихэв. Wow. Look at the view. Дорын пүүлтэй дэшээ. So nice. Дэшээ сандалнуудтай. За бид нар эхнийхээ буфет хоолыг идэж байна. Энэ пиццанаас иднэ. Вау. Амар гоё. Эхлээд хайлт ингээ харуулчаад дараа нь бид тухтай идлээ шүү за. Вау. Баклава. Угаасаа энэ буудал ингээд ийм их юмтай болохоор үнэтэй ах. Вау. Хай. За, Анталиад ирсэн эхний өглөө бид нар цайндаа орох гээд байж байна. Тэгээд өнөөдрийн outfit нэг иймэрхүү. Ерөнхийдөө нүрээ бодохгүй жилрээд энэ хаваархаа хараад том resort болохоор
гоё зүйлүүдийг нь хараад амраа гэж бодож байна. Өглөөний цайнд эдгээр ерөнхийдөө талах идэдэг юм байна. Ямар хөөрхөн чимэглэлтэй юм бэ ингээд. Энэ заасан. Ийм хүмүүс бай. Бүр тавьсан байрлалыг нь харалт амар гоё. Би бүр энд ингээл чиз идэл байгаа. За өглөө бид нар цаагаа уучаад тэгээд одоо далай руу алхаж байна. Ийм хөөрхөн хисаанууд болоод далай дээр ирсэн байна. Энэ ингээ газар дундын тэнгис. Тэгээд ocean биш sea. Тэгээд яг энэний харалдаа ингээ чанх цаана Египт байгаа гэсэн. Сонирхолтой байгааз. Далай эрэг дээр бас ийм бар байна. Тэгээд меню энд байна. Би болохоор энд мохито гэдэг энийг уусгал mango machine гэдэг энийг try хийчихсэн юм лөө. Далайд энд ингээ харагдаж байна. Би болохоор mango machine авчлаа. View is so amazing. Сайн суужсэн чинь меню авчирч өгч байгаа снэкний. Өрөөндөө нэрээ нөгөө мик орхисон байна шүү дээ. Уг нь бол гарч ирээд тухтай жоохон юм яриад суувал те. Ер нь бол монголчууд нэг байхгүй газар бас ирэх гоё юм байна. Тэгээд дээрэс нь бас нөгөө яг зуны улиралд хүмүүс шавдаг болохоор яг Анталиад одоо Фукок, Таиланд, далайн эргүүд шиг халуун биш нэмэх 15 градус дээдлэн байгаа болохоор жуулчид айгу багтай байгаа. Тэгээд дээрэс нь энэ тэнд амар их хүн бөөгнөрөд ахгүй далайн эрэг ч гэсэн ингээд хүн шахахгүй айгу гоё байна лээ. Тэгэхээр нэг бодлын яг иймэрхүү үед ирэх нь бас зарим талаараа ашигтай юм шиг надад санагдлаа. Манай дүү болохоор тэнд нөгөө нэг бассейн цэлж байгаа. Би яагаад бассейн ордоггүй вэ гэхлээр би холермины ашигтай өөрөө нөгөө диатеттэй байхгүй юу. Тэгээд Тайванд нөгөө сургууль дээрээ байхдаа нэг удаа уг нь бол туршиж үзсэн. Тэгсэн чинь ингээд толгооноос ахгуулаад хөл хүртлээ шууд битүү юм туурсан. Тэгээ ерөөсөө болохгүй юм байлээ. Ийм гоё аяллаа. Одоо өвчнөөр ингээд балж ийснээс ингээд бие мэдээж балж ийснээс болохгүйсэн дэр гэж бодож байна. Энтгийн нөгөө Измирийн Сэлжүк гэдэг жижигхэн газар байсан шүү дээ. Тэрнээс ахгуулаад нааша моднууд дээр нь мандарин ургад юм байлээ. Тэгээд манай буудлын гадаа бас юм мандарин байна. Энийг намсч үзсэн гэсэн манай аав тэгээд жоохон гашуун байсан л хичээлээ. Гоё юмаа. Гоё газар амьдардаг хүмүүс атаархах юмаа. Бид нар өчнөө мөнгө төлөөд зорж ирж яхад эднэрийн зүгээр байгаа газар нь ийм гоёчих шиг те. Нөгөө нэг Чингис хаан өчнөө газараас сунгачоод ийм хүүтэн газрыг сонгоодох яад ингэдэг шиг. Одоо манай Монголд бөөн түүчрээ, бөөн хүйтэн. Одоо энүүгээр байгаа гадаад дэлгүүрүүд яг авах зүйл иймэрхүү зүйлүүд нь үнэтэй. Гэхдээ тэгээд нөгөө орж идэх юмнууд нь болохоор бүгд фри байгаа. Тэгээд энэхийн бүх юмнууд нь евроор тооцогддог юм байлээ. Жишээлбэл Анталия гэсэн юм аммаар л байгаа. Нөгөө Туркт юм нүүтэй амар алдартай. Hello. And this is handmade. All I am made. You made all Yes. everything? Okay. Yes. And this is his stone, turquoise stone, natural stone. So talented. Yes. And crystal. And this crystal. Okay. Crystal. And this is here gold, no color change. Okay. Нүдээр алдартай юм байлээ. Буудлын view нэг иймэрхүү л байна.
Одоо нөгөө resort-ийнхоо хоёр давхарт нэг дахиад газар орж ирсэн чинь яараа. Одоо доор нэг давхарт 2 удаа ингээд ланч динер идсэн. 3 уулын энэ үзсэн юм. Тийм болохоор өнөөдөр динерээ өөр энэ хаваар өөр газар орж үзье гэж бодож байна. I'm gonna eat something here as well. Түрүүн нөгөө өмнөх газар бас спагетти идсэн. Тэгтээ амар жоохон байсан. Энд байгаа бүх юмнууд ингээд бид нарт free. За би гадаа гараад ирсэн. Тэгээд энд нэг кафе байгаа. Тэндээс латте авсан байгаа. Өглөөрөөсөө кофе уугаагүй байсан. Тэгээд энд айгүй гоё, доторхоос илүү гоё кекнүүдтэй. Тэгээд бусад төрлийг нь болохоор нэг идэхийг хүсээгүй. Яг энэ хоёрыг ингээд идмээр санагдсан. Жохон аргуу юм байна. Нэлээд аргуу нэг Наполеон шиг төрлийн юм байна. Энэс бол 5-аас 3 онол гэх юм байна. Let's try this one. Энэ яг дотроо ингээд гоё зайрмаг шиг. Энэ дэс бүр 5-аас 5 оноо өгнө. Энэ resort-ийн нэг гоё юм ингээд хүн болгон бид нар одоо 12 жил явж байгаа гэсэн шүү дээ. Хүн болгон өөрийн дуртай зүйлээ хийгээд цагийг өнгөрөх боломжтой. Тэр нь үнэхээр их таалагдчих байна. Жишээлбэл өглөөс ирээд манай дүү одоо сэлэлтэнд дуртай болохоор сэлэлтийн курс руу ороод явчих байгаа. За тэгэл өөр хүмүүстэй зарим нь далаа руу явах бол далаа руу явчих байгаа. Би жишээлбэл ингээд чилэрмээр байвал хаа нэгтэй газар кафед ороод ингээд лого хийчихэж байгаа. Тэгээ зарим нь өрөөндөө ингээд амарчж байгаа. Бүр гайхалтай. Үнэхээр гоё. Та нар ингээд Анталиад ер нь Туркид ирэхийг хүсэж байгаа юм бол яг ийм бодол resort-д амраавал илүү гоё юм биш үү? Би нөгөө бичлэгээ хийгээд хаяа ингээд яриад байгаа та нарт бас ингээд бичлэг маань уйдгартай байх болов уу гэж бодоод ингээд спот дээр очиод ингээд юм яриа яваад байгаа. Энэ ногооныг бол идэхгүй мэнэ. Нөгөө тэн л очиж. Өглөө өдөр орооны хоолыг нь алгасгүй тэгснэ. Өглөө өдөр орооны хоолыг идчихэнгүүтээ дундуур нь энэ тэнд очиж идээд байгаа байхгүй юу? Жишээлбэл өчтөр гэхэд өдрийн хоолоо идчихэнгүүтээ дахиад тэр далайн ирэг дээр очиод паста идээд тэгснэ буцаж 2 давхар руу гарснаа кофе идээд тэг динер идчихэж байгаа байхгүй юу? Ваа юм бэ. Одоо миний план биш үү? Иш яваад далаараа яваад далайн иргэн очиж коктейл уун. Очоод далаа руу яваад зураг авна. Хай. Бид нар өнөөдөр сүүлийн өдрийнхөө сүүлийн хоолыг идэж байна. Тэгээд энэгээр нээсээ нэгмээргүй байгаа болохоор нэг ийм л юм авчлаа. Бас замдаа бид нар 700 км явж иж хүрнэ. Тийм болохоор жоохон ч гэсэн юм идэхгүй байхгүй. За Анталиад гээд ийм байшин байсан. Тэгээд харъя гэж бодож байгаад хажууд нь өрөөд ирлээ. Upside down house гэдэг жаад сонирхолтой байгаас тээ яг ингээд доош харцсан. Нэр метроны буудлын руу орж ийн. Энэгээр дамжаад зах явах гээд Grand Bazaar гэд том зах руу орё гэж бодоод явж байна. Энэ болохоор Стамбулын их сургууль байна. Айгу том юм байна. Гадаа бүр өмнө романтик байна. Цас ороод л бүх юм ингээд нэх гоё. Ийм бүүдгэр дунд ингээ амар гоё өнгөлөг харагдаад. Сая бид нэг хэдийм аваад тэгээд одоо нэг Grand Bazaar гэд том зах руу явж байна. Өнөөдөр өн сүм орё гэсэн чи гадаа жоохон хэцүү байна. Тэгээд ингэ сэлж байгаа л. Ер нь бол дэжгүүр хэсгэл сайхан байна дөө гэдэг шиг. Тэр яг Blue Mosque-ийн арчлал нь харагдаад байгаа юм шиг санагдаад бах юм. Өмнө нь би очиж ийсэн. Одоо энэ удаад төлбөртэй болсон гэсэн юм учраас орох нь одоо нэг шаардлага байхгүй. Зүгээр гаднаас нь бичлэг хийгээл болоо. Зураг ч ихсэн авах болсон дөө өмнө нь. Гадаа жоохон хүүтэн байна. Явсаар л байна гэдэг шиг. Доош айгу урагд юм байна.
Тэгээд уг нь захыг нь ингээд юу гэж бодсон чи юм дотор гэж бодсон чи үгүй юм байна. Бид нар захыг нь гүн рүү орж ирсэн байна. Доошоо бүр дурандаа гэдэг шиг гадаа ийм амар ах чинь явсаар л байна. Өөсөө цаг тавьчих байгаа. Өнөөдрийг л ашиглаж ингээ өдрүүдэд ашиглаж явахгүй бол бид нарт цаг байхгүй байгаа. Ийм гоё газар ороод ирлээ. Яа, энэ ямар гоё юм дээдлэн. Hello. Энэ ингээ гоё цайнууд байна. Янз бүрийн үйлчлэгээтэй юм шиг байна. Тэр мөр яасан ч гоё юм дээ. Эднэр байна. Стэнэр бүхэл юм байна. Нөгөө аяг чинь ийм ганган манганаараа байна. Гадаа бүр амар хүүтэн энэ эрдэнэ шиш авч идэх гэж байна. Дөнгөж сая нөгөө захаас гарч ирлээ. Ийм байна гадаа. Өглөөний минь за бид нар нөгөөдөр явна. Тэгээд өнөөдөр болохоор моол орох гээд. Тэгээ нүүр мөрөг бодсонгүй гадаа амар хүүтэн байна. Carrefour-д явж байна. Ийм гоё олон самарнууд байна. Гоё юмнууд байна. Энэ нэг амар гоё бяцлагнууд нь байгаад байна. Эдний бяцлаганд бүр хайр зарлал явж байна лөө. Энд нөгөө нэг Анталиад буудал байхдаа бүгднгийн амталж үзсэн. Үнэхээр бүгдээрээ л гоё юм бил. Чизний хормогоос манай Монголд чинь чиз жоохон үнэтэй байдаг. Тэгэл тэгэхэд энэ минь ингээл бүр ийм томороо гэл 295. За бид нар ингээд таксимгээ гудамжинд нэрсэн байна. Үзэмж нь үнэхээр гоё шүү. Хүмүүс энд зураг авах болт юм байна. Гоё маа. За таксимд ирээд юм идгээд тэгээд Анталиад нөгөө энтхийн хоолыг бүр ингээ 3-4 хоног бүтэн идсэн. Тийм болохоор энтхийн нөгөө сүлжээ хоолыг туршиж үзгээ. Poppy Eyes гэдэг газар гэсэн. Амар хүнтэй юм аа. Хүмүүсээ жоохон хідүүлэх нээж болох уу? За би 2 жилийн өмнө эрэхтэй яг Туркийн нэг кофег бүр ингээд шүтээд явжсэн байхгүй амар гамттай. Тэгээд тэр нь болохоор энэ байна. Тэгээд энэ нь айгүй олон сүлжээтэй нөгөө моолоо дотор байсан. Гэхдээ яг энэ таксимын гудамжинд ирээд яг энэ орчинд уухыг хүссэн болохоор ингээ байж байгаад тэгээд авч уулаа. Та нар энд ирвэл яг энэ кофег туршиж үзээрэй заа. Юу Starbucks. Би өөрөөсөө ирээд Starbucks уугаагүй. Энэ удаагийн аяллаараа болохоор өмнө нь үзэж амжаагүй юмнуудаа үзээд явж байна. Энүүгээр жишээл би өөрөөсөө ирээгүй. За энэ тойрог дээр болохоор Турктэй холбоотой Туркийн хотууд тэгээд одоо холбоотой бүхий л үгнүүд нь ингээ байгаа гинэ. Тэгээ нэг бүрчлэн харах юм болно шүү дээ. Ингээд үгнүүд байгаа юм байна. Амар том усан гоцэн дуугийн сонсож ийн үг. Би энийгсээ барилгал гэж бодлоо. Амар том юм шүү төөх. Яасан том юм бэ? Хүүх.
Усан онгоц ингэж харагдаж байна. Бид нар сая юу орж ирээд кафед орж ирээд тэг ингээ орон орны аялал хийдэг гинэ. За тэнд болохоор Галата тавар харагдаж байна.